Green Chemistry химийн хөгжлийг Монгол. Юуны төрөнд бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Халиуна гэдэг Green Chemistry компани үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа. За өнөөдрийн Дайхан Scientific Group-тэй хамтарч явж байгаа вебинар дээр модератор хийгээд явнаа. Тэгээ та бүхэнд энэ өдөр цаг гаргаж манай вебинарт оролцож байгаа бүгдэнд нь маш их баярлалаа. За би та хэдэд өнөөдрийнхөө сэдэв болон хөтөлбөрөө танилцуулъя. Өнөөдөр болохоор манайх Дайхан Scientific Group компанитай хамтраад ULT Freezer буюу гүн хөлтөгчний талаар танилцуулга вебинар хийж байгаа. За манай компани болохоор Дайхан компанитай 2015 оноос хойш дистрибьюторын гэрээтэй хамтран ажиллаж байгаа. Түүнээс хойш маш олон вебинаруудыг зохион байгуулж ирсэн. Өмнө нь манай дээр оролцож ирсэн хүмүүс бас мэдэх баг. За өнөөдөр эхлээд манай илтгэлийг манай Дайхан Scientific компани Аз бүсийн борлуулалт хариуцсан захирал Даниэли өдөртөө явуулна. Тэгээ манай компаниас манай брэнд менежер нэмд орж шууд орчуулж явуулах байгаа. За илтгэл маань нэг цаг орчим үргэлжлээд үүний дараа асуулт хариулт та бүхэн манай Дайхан Scientific компани төлөөлөгчөөс асуулт хариулт явна. Түүний дараа манайхад уламжлал болсон оролцогчдын дундах энэ вебинартайгаа холбоотой шагналт асуулт хариулт явах байгаа. Тэрэн дээр түрүүнд хамгийн зөв хариулсан 4 хүнийг шалгаруулад бид нэр 50,000 төгрөгийн шагнал урамшуул олгодог байгаа. Тэгээ үүний дараа хэдүүлээ вебинараа дүүгнээд тэгээд өнөөдөр нэг 2 цаг орчим үргэлжилсэн вебинар болох нэ. За тэгээд та бүхэн вебинартаа идэвхтэй оролцоорой. Дайхан Scientific компани Даниэлийг урьж байна. Then can we start? Yeah. Yes, we can start. All right. First of all, thank Daniel. This is Daniel from Daihan Scientific. I'm the sales director, and I have worked for the Daihan Scientific for 17 years right now, and really pleased to meet you guys through the online. За тэгэхээр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг бол Даниэл гэдэг Дайхан компанид одоо 17 жил ажиллаж байгаа. Аз бүсийг хариуцсан борлуулалтын захирал байна. Okay. Next page, please. Next page, please. So before getting to our presentation today, I just briefly introduce about the company, Daihan Scientific. За тэгэхээр илтгэлгээ та нарт презентацийг танилцуулахаас өмнө Daihan компаниг бас товчхон танилцуулъя. As you can see on the screen, the Daihan Scientific is a total supplier for the laboratory and research and R&D the institute in South Korea. За тэгэхээр та нарын зурган дээр харж байгаа Daihan Scientific бол Солонгост бол лаборатори болон судалгаа шинжилгээний байгууллагуудыг бол бүрэн тоног төхөөрөмжөөр хангадаг. So on the screen you see we have 3 segments for the business. The first one should be manufacturing. So we produce the autoclave and centrifuge and small laboratory mixers, including the incubator oven as well as the ULT freezer. Тэгэхээр эхний зурган дээр та нар харж байгаа лаборатори болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг бол бүрэн гүйцэд хариуцдаг. Тэгэхээр жишээ нь бол одоо автоклав, центрифуг, инкубатор, сэгсрэгч, гутгагч, гүн хөлдөөгч гэх мэт юм тоног төхөөрөмжийг бол яг өөртөө үйлдвэрлэдэг. We are not only manufacturer but also distribution company. So we cooperate with more than 70 the supplier through worldwide, so that we can supply any single item, including consumables to end users. За тэгэхээр Daihan компани үйлдвэрлэлээс гадна бас борлуулалт болон дистрибьюторын хүрээ бас маш өндөр байдаг. Тэгэхээр дэлхийд бол 16 оронд 70 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэглэгч танд
ямар ч бараа бүтээгдэхүүнүүдийг маш хурдан түргэн шуурхай нийлүүлэх боломжтой. And the last business is the lab service business, which has been started 2019. So this business is including all the repairing service as well as the lab consulting to end users. So from among those service, we can definitely proudly say that we are total supplier for the laboratory customers. За тэгээ 3 дахь үйлчилгээ нь бол манайх лабораторийн үйлчилгээнүүдтэй байгаа. Тэгэхээр лабораторийн үйлчилгээ гэдэг нь бол засвар үйлчилгээ бол нэгдүгээрт орно. Хоёрдугаарт шинэ лаборатори байгуулах гэж байгаа бол зөвлөмжүүдийг бас өгөх боломжтой. За тэгээ энэ 3 салбарыг нэгтгэснээр Daihan компани лабораторийн танд одоо нөгөө лаборатори байгуулах юм уу лаборатори ажилуулахад хэрэгцээтэй бүх үйлчилгээг нэг дор хүргэх бүрэн боломжтой байгаа. Okay. So next page, please. Also, with such a broad range of products, we published 20,000 copies of general catalog, and we distributed to end user directly. Тэгэхээр Daihan Scientific компани мөн одоо лабораторийн тоног тохиромжийн нэвтрхийн тойл бол 2 төрөл байдаг. Цэнхэр улаан Daihan Scientific мөн Scilab гэдэг. Тэгээд ойролцоогоор 2 жил тутамд бол ойролцоогоор 20,000 ширхгийг одоо нөгөө үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчдэд бас өгдөг байгаа. Also, we have like an online shop so that we can supply our product and items to the customer through the online. So you see that the Daihan Scientific.com and as well as all4lab.com. This is the online platform where you can buy the laboratory items in Korea. За тэгэхээр Daihan Scientific нь мөн одоо нөгөө онлайн дэлгүүртэй. Тэгэхээр та заавал утсаар холбогдох мэйл бичиж бараа авах шаардлагагүй өөрөө гар утаснаас эсвэл компьютернаас энэ дэлгэцний зүүн доор байгаад линкүүдээр орж бараануудыг үзэж бас газар дээр нь шууд худалдаа авалт хийх боломжтой. Тэгэхээр Солонгос дотроо бол эхний одоо 8 линк байна. Гадаадад бол Amazon, Alibaba, тэгээ Монголд бол Shop Green Chemistry гэмээр мөн Daihan Mongolia.com гэсэн 2 сайт байгаа. Next page, please. So that was briefly the introduction of our company. So let me get into the today's presentation. So today's presentation is a ULT freezer. За тэгэхээр сая бол Daihan компани тухайд нэг товч танилцуулга өглөө. Тэгээ өнөөдрийн сургалтын яг үндсэн бараа руу орё. Тэгэхээр өнөөдрийн үндсэн ярианы сэдэв маань ULT freezer буюу гүн хөлдөгч байгаа. So for the ULT freezer stand for ultra low temperature freezer. So ultra low temperature freezer is a precision engineered biological vault to maintain minus 80 degrees Celsius so that we can keep the precious biological sample for a long time, such as like cells or DNA or vaccines. Тэгэхээр ULT гэдэг нь бол ultra low temperature буюу хэд доод хэмжээний температур гэсэн утгатай байгаа. За энэ нь бол одоо нөгөө биологийн аюулгүй шүгэл гэж ойлгож болно. Хасах 80 градусст ямар ч одоо нөгөө гадны нөлөө орох эсвэл гарах боломжгүйгээр гүн хөлдөх чадвартай ийм гүн хөлдөгч байгаа. Тэгээ энэ гүн хөлдөгч нь бол судалгаа шинжилгээ болон эсдэнхэ болон вакцинд бол ашиглахад хамгийн тохиромжтой байдаг. Especially as you know, like COVID-19 has been hit worldwide. We supplied many quantity to Korean the drug
the Ministry of the Drug and Health, so that we are really proud of and confident about our quality. And one more thing is that recently we have applied a new technology for the inverter compressor. So that's why I have a chance to introduce about new inverter ULT freezer to you today. Тэгэхээр одоо нөгөө жишээ нь нөгөө 19 онд COVID-19 гарч ирсэн. Тэгэхээр COVID-19 гарч явах үеэр бол энэ гүн хөлдөөгч бол манай Daihan Scientific компани нь Солонгосын нөгөө юу тухайн нөгөө төрийн байгууллагуудад нь бас маш олныг нөгөө хандвар өгж ирсэн, мөн дараа нь бас борлуулж ирсэн. Тэгээд ажиллагаа болон чадрын хувьд бол маш чанартай гэдэгт нь итгэлтэй байна. Тэгээд шинэхэн бас нөгөө компрессорын систем нь өөрчлөгдсөн. Тэгэхээр одоо энэ шинжлэхдсэн төхөөрөмжөд танилцуулахад бас таатай байна. Okay. Next page, please. So here is the main thing that I just talked with you today. So for ULT freezer, as you know, is long-term preservation, the unit. So when you select a ULT freezer, we have to think about main three factors. За тэгэхээр гүн хөлдөөгч сонгоход одоо анхаарах зүйлс. Энэ бол өнөөдрийн ярианы сэдвүүд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь байгаа. За тэгэхээр гүн хөлдөөгчийг сонгоход бол энэ чинь маш удаан хугацаанд маш бага температурт хөлдөөх чадвартай байдаг болохоор дараах 3 зүйлсийг анхаарах ёстой байдаг. So first one is the system reliability. As you know, we have to keep the sample quite a long time with the ULT freezer. What if there is any compressor failure happen? So this is the main thing, the first thing that we have to think. За тэгэхээр хамгийн ихэнд анхаарах зүйл бол тоног төхөөрөмжийн найдвартай байдал. Тэгэхээр альва ямар нэгэн дээжийг гүн хөлдөөгчөнд хийвэл энэ чинь маш удаан хугацаагаар хадгалах ёстой байдаг. Тэгэхээр анхаарах зүйл бол компрессор гэмтүүл яах вэ? Эсвэл компрессор ажиллахгүй байвал яах вэ гэдэг нь бол хамгийн түрүүнд энэ гүн хөлдөөгчний чинь хэр найдвартай байгааг харуулна. So second thing is energy efficiency. You know the ULT freezer, those units should be run 24 hours for every day. So those device is the major energy consumer units. So that we have to also think about how much cost it will take for the running of system. За хоёр дахь анхаарах зүйл нь бол эрчим хүчний хэмнэлт байгаа. Тэгэхээр эдгээр төхөөрөмжүүд бол 7 хоногт өдрийн 24 цагаар ер нь дасгалдаггүй ажиллах ёстой байдаг. Тэгэхээр энэ нь бас нөгөө урт хугацаанд эцсийн хэрэглэгчдэд нөгөө нэлээд томоохон эрчим хүчний зарцуулт болдог. Тэгэхээр уг төхөөрөмж нь тогны хувьд бас хэмнэлттэй байх хэрэгтэй. Okay. And the last one is ergonomics and the user-friendly interface. We have to use those laboratory equipment every day at our work. So those units should be much easier and much convenient for use for us. За тэгэхээр гурав дахь нь бол эргономик буюу хэрэглэгчдэд тохиромжтой байдал байх ёстой. Хэрэглэгч маань эдгээр багштай өдөр болгон ажиллаж байгаа учраас хэрэглэгчдэд маш хялбар, ойлгомжтой, төгшөөхгүйгээр ажиллах боломжтой байх ёстой байдаг. Okay? Yes. So each point I want to explain one by one what kind of advantage that Daihan freezer can provide to our customer. Тэгэхээр одоо дараагийн хуудсан дээр та бүхэнд энэ гурван асуулт анхаарлын дагуу Daihan Scientific brand-ийн гүн хөлдөөгч маань ягаад илүү таны сонголтод илүү сайн хүрэх вэ гэдгийг одоо тайлбарлаж өгнө. The first one is the system reliability. So the typical
ULT freezer has a two compressor system. So this is a picture of the typical structure. So normally to get the minus 80 degrees Celsius, we need two compressor system. За тэгэхээр одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа бол одоо энгийн гүн хөлдөгчний систем. Тэгэхээр хасах 80 хүрэхийн тулд заавал хоёр компрессор байх шаардлагатай байдаг ингэж гүн хөлдөөхийн тулд. So one compressor is working for from ambient temperature to minus 40, and the other compressor works from minus 40 to minus 80. So they work together. So that, as you see, the structure is quite complicated inside. Тэгэхээр хоёр компрессор нь яаж ажилладаг вэ гэвэл нэг нь өрөөний тасалгааны температураас хасах 40 хүртэл хөлдөөдөг. Хоёр дахь компрессор нь хасах 40-оос хасах 80 хүртэл хөргөөдөг. Тэгээд яг энэ зурган дээр харагдаж байгаагаар бол яг энэ хоёр компрессороор зэрэг ажиллуулах нь бас жоохон ажиллагаатай байдаг. Okay. So if one of the compressor in the system is breakdown, we cannot get any negative temperature inside of chamber. Also, there is so many components, so there is the failure rate should be much higher than the simple structure. This is the disadvantage of the typical ULT freezer. Тэгэхээр ер нь энэ хоёр компрессорын аль нэг нь нэвдэрсэн нөхцөлд шууд нөгөө хасах температур руугаа хөлдөөх ямар нэгэн боломжгүй болдгоо. Тэгэхээр аль нэг компрессор эвдэрсэнд бол гүн хөлдөөх чадваргүй болно. Тэгээд энэ нь энгийн гүн хөлдөөгчний одоо сул тал нь мөн одоо зөвхөн компрессор гэхгүй бусад эд ангууд байгаа учраас эдгээр эд ангууд нь бас энэ энгийн гүн хөлдөөгчийг аливаа ямар нэгэн байдлаар эвдэрж гэмтэж асуудал үүсэх магадлалыг илүү их нэмэгдүүлдэг. Next page, please. Yeah. However, for Daehan ULT freezer, we can get the minus 80 degrees Celsius with one compressor system, so that we can provide a much simpler mechanism based on the advanced compressor control technology and the specially mixed refrigerant, which has been developed by us. За тэгэхээр Daehan Scientific-ийн гүн хөлдөөгчөнд бол одоо энэ шинжлэгдсэн компрессорын систем ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь зөвхөн нэг компрессороор ажилладаг бөгөөд ер нь эвдрэх асуудлыг улам их багасгаж байгаа. Мөн одоо компрессор нь ашигладаг нөгөө пиромн өөрөө Daehan Scientific-ийн өөрсдийнх нь зохион бүтээсэн пиром. Тэгээд ер нь эвдрэл гэмтэрлийг маш их багасгаж байгаа. Okay. Also, since we have only one compressor in the system, of course, the noise during the operation should be lower than the others. As well as we have a much less component inside, the failure should be much less than the other competitors. Тэгэхээр хоёр биш нэг компрессор ашиглаж байгаа болохоор ер нь бол энэ дуу чимээний хувьд бол бас энгийн гүн хөлдөөгчөө бодвол хамаагүй бага. Мөн одоо нөгөө дотор нь байгаа эд ангиудын тоон бас багасж байгаа учраас бусад брендийн гүн хөлдөөгчнөөс эвдрэл гэмтрэл нь бас хамаагүй бага байгаа. There is one thing I can clearly show you what is big different. Usually ULT freezer, they have a filter, dust filter in front of the unit. But for our system, we don't have, we are using the black condenser system so that we don't need any filter or we don't need any dust. So you don't need to clean or you don't need to maintain the filter as much as the cleaner, which the other ULT freezer you have to repeatedly maintain.
Тэгэхээр нөгөө юу бас нэг том энгийн гүн хөлдөгчнөөс нэг том ялгаа нь бол даяхан сайн энгийн гүн хөлдөгч нь өөрөө фильтртэй байдаг бөгөөд одоо ямар нэгэн байдлаар фильтрээ цэвэрлэх эсвэл тоос манарч эхэлдэг. Тэгэхээр даяхан scientific-ийн гүн хөлдөгчн дээр бол блокн конденсортой болохоор одоо нөгөө нэвтршуулагчтай болохоор аливаа ямар нэгэн фильтр ашиглах шаардлагагүй мөн тоос шороо бужигч манарах эрсдэл бас маш их буурсан байгаа. Okay. Yeah. Next page, please. Of course, we have a two compressor system as well. So we have two models. One is for the one compressor, the other is a two compressor. But two compressor from the Daehan Scientific is completely different from the other brand. Тэгэхээр мэдээж Daehan Scientific дээр бол хоёр компрессортой завгрууд бол байгаа. Тэгвэл энэ хоёр компрессортой завгар нь үндсэн одоо нөгөө бусад брендийн хоёр компрессортой завгруудаас тис өөр ажиллагаатай. So the photo on your left is a typical cascade system, which I explained to you before. So normally, if one compressor is break down, then temperature should be go up to ambient immediately. Тэгэхээр зүүн талын зурган дээр байгаа нь бол одоо энгийн гүн хөлдөгч нарын завгруудыг одоо илэрхийлж байгаа. Тэгэхээр хоёр компрессорын нэг нь эвдэрхэл юм бол ямар нэг байдлаар хөлдөгч доторх температур маань өрөөний тасалгаа температур руу шилжиж эхэлнэ. Okay. Okay. Daniel? Манайхан төр хөдлөж байгаа техникийн асуудал үүссэн юм шиг байна. Yeah, sorry. You were lost for a second. Okay. So can I continue? Yes. Okay. For Daehan double compressor system, we call dual freeze. This is like a double security system. Since we get -80 with one compressor system, so our two compressor system will be work independently. So that one compressor break down, the other compressors will work for the -80 degrees Celsius. So whenever one compressor break down, the other compressor can be work as a backup system. Тэгэхээр нөгөө дэлгэцэн дээрх баруун талын зурган дээр бол Daehan брендийн гүн хөлдөгчийг харуулж байгаа. За яг энэ завгар нь бол Duo Freeze гэдэг нэртэй. За тэгээд энэ хоёр компрессортой. Тэгвэл хоёулаа зэрэг ажиллахгүй. Тэгэхээр нэг компрессор нь эвдэрэхэд нөгөө компрессор нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж ажилладаг. Ялгаагүй хасах 80 градусыг нэг компрессороор бүрэгдэг хэрнээ аль нэг нь эвдэрх юм бол нөгөөх нь эвдэрснийгаа нөхөж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр энэ нь бас нөгөө таны одоо дээж хадгалахад одоо нэмэлт одоо нөгөө хамгаалалт болно гэсэн үг. Okay. I know in the market there is a similar concept of freezer, but one thing quite different from us is we can guarantee the -80 degrees Celsius with only one compressor system, which the other brand or the other company, they can only guarantee -60 degrees Celsius. This is the one main factor why the MOH in South Korea, they choose our ULT freezer for storage of Pfizer vaccine during COVID-19. Тэгэхээр яг нөгөө дэлхийн зах зээл дээр бол яг одоо манай Daehan брендийн Duo Freeze шиг системтэй төстэй завгрууд байдаг ч гэсэн тэд нэр хасах 80-ыг баталж чадахгүй, зөвхөн хасах 60 хүртэл баталж чаддаг. Тэгээд Daehan компани нь бол хасах 80 хүртэл баталгаа гаргаж өгч чадна. Мөн Солонгос дахь эрүүл мэндийн яам нь
одоо нөгөө COVID-19-ийн нөгөө вакцинуудыг хадгалахад энэ duo freeze системийг ашиглахад их маш их таатай байсан. Next page, please. So the second point is energy efficiency. I told you that the unit should be run 24 hours. So we applied the new technology called the inverter compressor system. За тэгэхээр гүн хөлдөгсийг сонгоход нөгөө гол хүчин зүйлсийн хоёр дахь нь бол эрчим хүчний одоо нөгөө хэмнэлт байгаа. Тэгэхээр түрүүн хэлсэнтэй эдгээр төхөөрөмжүүд нь тасралтгүй 24 цаг хэдэн 7 хоног хэдэн сараар нь ажиллах ёстой байдаг. Тэгэхээр нөгөө тогийн хэмнэлт чинь бол бас энэ дээр маш их чухал болно. Уг бол зардал их нэмэгдэнэ. Тэгэхээр энэ дээр Daihan компани маань инвертер ашиглан компрессорыг бас улам их хэлбэршүүлж байгаа. Next, please. So here is the summary of the inverter compressor system. So advantage of the inverter compressor system is mainly energy efficiency. As you know, traditional compressor, they are working on and off. So when they operate, they will be working with 100% the power they can perform. And when temperature is too low, then we have to make a compressor stop. So it should be on and off operation before. За тэгэхээр одоо нөгөө Daihan брендийн инвертер компрессорын давуу тал бол одоо нөгөө танай тогны хэрэглээг бол 20%-аар бууруулна. Тэгэхээр энгийн гүн хөлдөгчнөр энгийн гүн хөлдөгч биш энгийн компрессор бол ерөөсөө асах унтрах гэсэн нөхцлөөр ажилладаг. Тэгэхээр асаад хүрэх ёстой температуртаа хүрвэл унтраад гэх мэтээр ингээ асч унтарсаар байгаа тийм айгүй их хэлбэлцэлтэй тог хэрэгжилж ажилладаг. But for the new inverter compressor, it can control the RPM of compressor depending on the temperature that we have inside of chamber. So when temperature is too low, then compressor will slowly operate. So that the noisy during the operation should be silent, as well as we can save the energy, the electricity during the operation. Тэгэхээр одоо нөгөө Daihan компани зохион бүтээсэн инвертер компрессорын давуу тал нь бол асч унтарч ажиллах биш нөгөө компрессорынхаа хүчийг нэмж хасаж ажилладаг. Тэгэхээр бүрэн гүйцэд асааж унтрах биш нэмж хасаж ажилладагаар одоо температур чинь яг хүрэх ёстой хэмжээндээ хүрээгүй байвал инвертер компрессорынхаа эргэлтийг жоохон нэмэгдүүлж улам хүйтэн болгож хүрэх ёстой температуртаа хүрвэл хурдын улам багасгаж бүрэн гүйцэд унтрахгүйгээр улам багасгадаг. So from our test data to compare the old ULT freezer and new inverter compressor, we can save about 20% of energy during operation, so that we can contribute more green the environmental for our the children. Тэгэхээр энэ шинэ инвертер компрессорыг ашигласны давуу тал нь хуучинтайгаа ингээ харьцуулж үзэх юм бол ойролцоогоор таны нөгөө тогны хэрэглээг 20%-аар бууруулах боломжтой байгаа. Next, please. The last one is ergonomics and the user-friendly interface. I explained to you that we every day use the laboratory equipment so that all the products should be much intuitive to use. За тэгэхээр 3 дахь сонголт нь бол эргономик болон хэрэглэгчдэд одоо нөгөө тохиромжтой байдал байгаа. Тэгэхээр хэрэглэгч та эдгээр багжуудтай өдөр болгон тодорхой хэмжээгээр ажиллах учраас хэрэглэгч танд бол маш хялбар байх хэрэгтэй байдаг. Next, please.
For user interface, we applied the Smart Lab system, which has been developed in 2012, the world's first the Wi-Fi system. За тэгэхээр хэрэглэгчийн хувьд танд бол одоо нөгөө тоног төхөөрөмжүүдийг хялбар болгоход манай Дайхан компани нь Smart Lab системийг бий болгосон. Энэ систем нь анх 2012 онд үүсгэн бий болсон бөгөөд дэлхийн хамгийн анхны ухаалаг дэлгэцтэй Wi-Fi-д бүрэн холбогдох боломжтой систем байгаа юм аа. So for our Smart Lab system, we provided the touch screen and internet connectivities and real-time monitor and alarm, as well as a controlling function is available. Let me explain one by one in next page. За тэгэхээр Smart Lab систем нь бол нэгдүгээр touch дэлгэцтэй. Тэгэхээр та зүгээр хуруугаараа нөгөө бүх товчуудаа дарж ашиглаж болно. Интернетэд холбогдох боломжтой. Яг бодит байдлын хяналт болон дуут тохио өгөх боломжтой. Бас бодит байдал дээр удирдах боломжтой. Тэгээд дараагийн хуудсан дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлая. So since it has been applied with the touch screen, everything is very intuitive. So we provide with the 7-inch, the full touch screen, and also on the board, you can see the temperature graph so that you can exactly know what kind of temperature the unit has been operated. За тэгэхээр Smart Lab систем нь бол түрүүн хэлсэнчлэн мэдрэгчтэй дэлгэцтэй. Тэгэхээр бүрэн 7 инчийн бүрэн одоо ингээд дэлгэцэн дээр бүрэн мэдрэгчтэй удирдах боломжтой байгаа. Тэгээ энэ бас хэрэглэгч танд бол бас харахад илүү хялбар. Та яг хэдэн одоо нөгөө тохируулсан температур чинь яг хэдийн яг одоо нөгөө юу тасалгаан дотор нь хэд байгаа гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг харах бүрэн боломжтой. Okay. Yeah, in some organization, you have to make a report of the sample storage condition, so that you have to check that every time for the temperature. So also you can download temperature of the ULT freezer through the USB stick, so that you can see all the information about temperature, as well as if there is any alarm or error, then those error and alarm should be stored in USB as well. За тэгэхээр үндсэн систем нь өөрөө бас одоо хэрвээ та ямар нэгэн байдлаар бас нөгөө аудит юм уу шалгалтанд орох юм бол нөгөө яг дээж хадгалж явах процессын температурын дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ бол манай энэ Smart Lab систем дээр өөр дээр нь тохируулсан байгаа. Тэгэхээр та одоо нөгөө дээж хийгээд хадгалж байгаа хугацааныхаа түүхийг USB руу хуулж авах боломжтой. Энэ USB дээр хуулж авахд бол таны нөгөө төхөөрөмжийн температур одоо альва ямар нэгэн хэлбэлцэл үүссэн үү, эсвэл алдаа гарсан уу гэх мэт ийм дэлгэрэнгүй мэдээллүүдийг та шууд нөгөө USB руу хуулж авах бүрэн боломжтой байдаг. Next, please. And for Smart Lab, this is the main function. So Smart Lab system has been developed based on the Android OS system, so that it can connect with the internet through Wi-Fi. За тэгэхээр Smart Lab системийн одоо хамгийн чухал үзүүлэлт нь бол интернетэд бүрэн холбогдох боломжтой. Тэгэхээр интернетэд бүрэн Smart Lab систем нь өөрөө Android-ийн үйлдвэрийн системээр суурилсан болохоор та шууд интернетээр гар утастайгаа холбож болно. Okay. So if you go to App Store or Google Market, then you can see the free app which has been developed by Daehan Scientific called Smart Lab Wire. This is an app that we provide to our end users in free of charge. So through this app, you can log in, you can see all the temperature paragraph and condition
Also, you can monitor all the condition of the unit with your mobile, wherever you are at the work or at home. За тэгэхээр юу Android-ийн нөгөө App Store эсвэл бол юуны Apple-ийн нөгөө нэг юу App Store энэ төр дээрээс бол та нар Smart Lab Wire гэдэг аппликейшнийг татаж авах боломжтой байгаа. Энэ нь бол үнэгүй аппликейшн байгаа. За энэ аппликейшнийг татаж аваад та төхөөрөмжөө холбосноор төхөөрөмжийн температур эсвэл бол одоо алдаа оноо юу вэ тэр бүх мэдээллүүдээ шууд гар утсан дээр ажил дээр байна уу гэртээ байна уу хамаагүй гар утсан дээр бүрэн хянах боломжтой байдаг байгаа шүү. For monitoring function, the user account can be created up to 99 users. So everyone at your lab, we can share together. Also, the control function is available, but we only allow only one person as the administrator account, so that we can secure if there is any unnecessary accident can be happened in the site. За тэгэхээр уг аппликейшн дээр бол хоёр нөхцлөөр ашиглах боломжтой байгаа. Тэгэхээр бодит байдлын нөгөө хараа хяналт болон удирдлагыг бол хоёр боломж байгаа. За нэг нь бол админы аккаунт байгаа. Энэ нь зөвхөн нэг л хэрэглэгч байж болно. Админийхээ аккаунтаар ороод бүрэн гүйцэд удирдах боломжтой байгаа. Хэрэглэгчийн бүртгэлээр төхөөрөмжөө зүгээр хянах зорилттойгоор хэрэглэгчийн бүртгэл бас үүсгэж болно. Энэ хэрэглэгчийн бүртгэл нь 99 хэрэглэгч хүртэл явна. Of course, there is any error message or any alarm, then you should receive the push notification through your app, so then you can immediately react for any failure of product. Тэгээд одоо админ хэрэглэгч байна уу зүгээр энгийн хэрэглэгчийн бүртгэл байна уу тэр нь хамаагүй альва ямар нэгэн алдаа гарсан байвал аппликейшн нь шууд таны гар утсан дээр notification өгнө. Энэ notification-ы дагуу одоо тэр өрөөнд байгаа энэ төхөөрөмжийн температур тэдэн хувиар буурлаа, тог тасарлаа гэх мэтийн янз бүрийн нөгөө алдааны мэдээллүүдийг утсан дээр бүрэн авах боломжтой байгаа. Next, please. So this is all for UX Freezer that I prepared for today. Of course, there is more details and more information. So please visit our website, daehanscientific.com or YouTube. And as well as for our Mongolian customer, please visit our Mongolian partner, the Green Chemistry, shop.greenchemistry.mn. So that you can see the more product and more information about Daehan Scientific and all the items that we can provide to you. Тэгэхээр өнөөдөр гүн хөлдөөгчөн дээр ярих юм маань бол үгээр ингэж дуусч байна. Та нар хэрвээ хүсвэл daehanscientific.com гэсэн вебсайтаар орж өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Эсвэл одоо энэ нөгөө дэлгэцэн дээр байгаа Daehan-ы YouTube хуудасаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн одоо Монголын зах зээлд бол shop.greenchemistry.mn эсвэл daehanmongolia.com гэсэн хоёр сайтаар бас орж дэлгэрэнгүй мэдээллүүд авч бас нөгөө сонирхож болно шүү. So should we move on to question and answers? Daniel? Your internet is lagging, I think. Yeah. So this is all I prepared. If there is any question, please feel free to ask me. За тэгэхээр та бүхэндээ одоо ингэж ярих зүйл маань дууслаа. Тэгээд одоо асуулт байвал одоо асууж болно. Okay, we have a question. 1 second. She's writing it.
I don't know. Can you see the chat, Daniel? Yeah. So how is the temperature stability of the ULT freezer at -86 validated under real laboratory conditions? For example, what is the temperature recovery time? When the door is opened frequently, when the ambient room temperature increases, or when there are power fluctuations? Basically, like, the temperature fluctuation of the unit itself is around the ±5 degrees Celsius in the air inside. But basically, as you know, the most of the important thing is the temperature at the sample. So temperature sample is not really fluctuated as air. So I just assume that ±3 degrees Celsius as a temperature fluctuation. And for the recovery time, we have a test data. So let me share those information after the presentation this time. Also, we have one more information about the cooling time. How long does it take from ambient temperature to -80 degrees Celsius? This is the one thing to show how much powerful the cooling capacity that we have with our ULT freezer. So those two information we will share with you. Гээцэг үлзий жаргал гэдэг хүний асуултанд хариулахад ямар ч л байсан юу хаалга онгойж хаахад бол төхөөрөмж доторх температурын хэлбэлцэл ойролцоогоор нэмэх хасах 3 градустай байна. Яг дээжин дээрх температурын хэлбэлц одоо нөгөө дээж чинь хамгийн чухал байдаг. Тэгэхээр дээжин дээрх температурын хэлбэлцэл бол бараг байхгүй. Гэхдээ хаалга онгойж хааж яхад төхөөрөмжийн доторх агаарын температурын хэлбэлцэл бол ойролцоогоор нэмэх хасах 3 градустай байдаг. За тэгээд энэний тухай арай жоохон дэлгэрэнгүй мэдээллийг мөн одоо яг энэ төхөөрөмж нь өрөөний тасалгааны температураас хасах 80 градус хүртэл хэр хурдан хүрдэг нөгөө дата шитийн та бүхэн лөө нөгөө юуны энэхүү сургалтын дараа мэйлээр нь давхар илгээе. Тэгээ энэгээр нь та нар бас нөгөө юу багсны хүчин чадлыг бас өшөө харж болох байхаа. Курсны автомат сэксрэгчтэй шигшүүр байдгүй хийдгүү Монголд нийлүүлэх үү? Курсны автомат сэксрэгчтэй шигшүүр. Аяг бол Сэлэнгэ гэдэг хүний асуултанд хариулахад курсны автомат сэксрэгчтэй шигшүүр бол байгаа. Мөн одоо Монголд нийлүүлэх боломжтой. Гэхдээ яг одоо яг бэлэн бол байхгүй. Тэгэхээр та манай нөгөө брэнд хариуцсан менежертэй холбогдоод авч болно. 1 second. So that was a different question, but I replied that. There is a question written with Korean language, so I can just answer to you. Yeah, go ahead. Yeah. So there is a question regarding for the freezer dryer system for lab scale. Yes, we have two systems. One is for like 4 liters, and the other one is 12 liters, which will be perfectly fit with the lab scale. And for freezer dryer, we have several options. So we can offer for manifold as well as the dry chamber. So those options are also available. And one more thing is also freezer dryer can be applied with the same concept of our ULT freezer, which will be really powerful cooling power. So we can really proudly explain that our freeze dryer is more efficient than the others. So we will share the more information through our partner, the Green Chemistry, to you. Дуд жаргал ган төмөр гэдэг хүний асуултанд хариулахад хөлдөн хатаагч бол олон төрөл байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл нь бол 4 литртэй болон 12 литртэй загварууд байгаа. За тэгээ хөлдөн хатаа өөрөө яг манай одоо гүн хөлдөгч шиг шинжлэгдсэн системтэй байгаа учраас одоо зах зээл дээр байгаа бусад брэндүүдийг бодвол бас өөрчлөлт шин
шинэ нөгөө өрсөлдөхүйц одоо чадварууд байгаа. Тэгээд одоо нөгөө сургалтын дараа та бүхэн рүү мэйлээр бас дэлгэрэнгүй мэдээллийг явуулъя. Danielle, we have another question. The question is, if there's a case of electricity outage, Yeah. power outage, how long will the unit be able to keep the minus 86 degrees? That's normally like it doesn't actually it doesn't keep the minus like a negative temperature quite a long time since there is no electricity power. So in the case, basically what we offer is LCO2 backup is recommended to the end user who really care about the shortage of the power. And as far I need to check the exact data, but it's like 2 to 3 hours, something like that. Yeah. Also, let me check the data and share with you. За тэгэхээр айгуул сэлэнгээгч хүний асуултанд хариулахад ойролцоогоор 2-оос 3 цаг ер нь одоо тог тасарсан үед бол ойролцоогоор 2-оос 3 цаг хасах температураар барих боломжтой байдаг. Тэгээд яг нөгөө яг хэдэн цаг байна гэдг нь бол та бүхэн нөгөө юу үйлдвэрлэлийн явцын нөгөө датагаа шалгаад та бүхэнд эргээд дэлгэрэнгүй танилцуулъя. Гэхдээ тог тасрах аюул байдаг бол та бүхэн бас нөгөө тог баригч ашиглахыг зөвлөж байна. Тэгээд тог баригч нь бол таны төхөөрөмжийг тог тасрахад шууд тогноос салахгүйгээр танд бас одоо дээжээ шилжүүлэх эсвэл бол өөр арга хэмжээ авах цаг хугацаа өгөх боломжтой учраас тог тасрах аюултай нөхцөлд ажилладаг бол тог баригч заавал ашиглаарай гэж зөвлөе гэнэ. So yeah, another question. How reliable is the compressor system? How reliable is the dual compressor system? And in the event that one compressor fails, how long can the freezer maintain a safe temperature range for stored samples? Yeah, as I explained, we have independent compressor system. So like one compressor can maintain the minus 80 degrees Celsius until the compressor is break down. So it's quite a long time. Yeah. And one thing more is we provide the 5-year guarantee for the compressor system of the ULT freezer as the guarantee and our guarantee of our ULT freezer system. So with the dual compressor, until both compressors are broken, it will just keep on working, right? Yeah. Whenever one compressor can work, then we can have a minus 80 degrees Celsius. За тэгэхээр ГУЛЗ жаргал гэдэг хүний асуултанд хариулахад дан компрессортэй төхөөрөмж маань болол компрессор ерөөсөө эвдэртэл болол ерөөсөө ажиллана. Ямар нэгэн асуудал давал үүсэхгүй. Компрессор дээр бол 5 жилийн баталгаа өгдөг байгаа. Тэгэхээр одоо ямар нэг байдлаар асуудал үүсэх ёсгүй. Хос компрессортой системтэй сонирхож худалдаж авах юм бол аль нэг компрессор, хоёр компрессор хоёулаа хоёр компрессор хоёулаа эвдэртэл ажиллана гэсэн үг. Одоо хоёр компрессортой системийн нэг нь эвдэрсэн байхад нөгөөх нь ажиллаад байна. Тэгээд хасах 80 градусаар барьж л ажиллаад байна. Тэгэхээр ер нь бол таны лабораторид бол маш найдвартай бас 5 жил дотор бол баталгаат хугацаанд багтаж баталгаа авах боломжтой байгаа. There's another Korean question. Yeah. There is the request for like a PPT file to share. So let me share the file with the partner company, the Green Chemistry. So Green Chemistry can share the PPT file with the Julie Jaga. За тэгэхээр зул жаргал ган төмөр асуултанд хариулахад
PPT-г бол нөгөө сургалт дуусны дараа PPT-г англи дээр нь болон монгол орчуулгатай бүртгүүлсэн хүмүүс рүү мэйлээр илгээж байгаа. Тэгэхээр тэрэн дээр санаа зовлдог бай. Okay, thank you very much, Danielle, for making time to give us the presentation. It was great honor to see all the customer in Mongolia, and I hopefully to meet all the people in Ulaanbaatar or anywhere in near future. I really appreciate for your time as well. Bye. Та бүхэн цаг зав гаргаж сургалтанд суусанд маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ ирээдүйд бас удахгүй тэгж жагаад Монголд ч юм уу, Солонгос ч юм уу те уулз таарна гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд бас маш их баярлалаа. Өнөөдөр ингээд цагаа гаргаж оролцсон бүх оролцогч нартаа баярлалаа. Та бүхэнд манай бүртгүүлсэн мэйлээр нь өнөөдөр вебинарынхаа танилцуулгыг материалаа мэйлээр явуулсан. Тэгээд багцтай холбоотой үнийн санал асуух зүйлс байвал та бүхэн манай info@greenchemistry.com гээд мэйл хаяг руу мэйл бичээд бас мэдээлэл авах боломжтой. Энэ чатан дээр ирсэн байгаа микроскопын дээр болохоор захиалгаар ирэх боломжтой байгаа. Яг одоогоор бол бэлэн байхгүй дууссан байгаа. За тэгээ өнөөдөр оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн вебинар хүрэлтээр баяртай.